За сайн байцгаана уу? Манай Dark Bay channel-ийн энэ 7-ны дугаарыг хэлээд бэлэн болсон байна. Хэрвээ шинээр сонсож байгаа хүмүүс байх юм бол Dark Bay гээд үнэн бодит болсон явдлын талаар ярьдаг. Тэгээд 7 хоног болгоны 4 өдөр болгон гаргахыг хичээдэг ийм нэгэн channel байгаа. Тэгээд хэрвээ таалагдах юм бол subscribe болон notification on болгоорой. За тэгээд өнөөдрийнхөө хэрэгээ шууд яриад эхлэе. За өнөөдрийн ярих хэргийн бол 2 эзэн байгаа. За эмэгтэйгээс нь эхлээд ярив. Эмэгтэйг Bailey Boswell гэдэг 1994 оны 2 дугаар сард Америкийн Iowa мужид төсөж төрсөн. Bailey-г 2 настай байхад нь аав нь бусдын гарт амиа алдсан. Тэгээд яг яаж амиа алдсан юу болсон талаар бол мэдээлэл байхгүй лээ. Аавгүй өссөн ч гэсэн сургуультай маш сайн сурдаг, бас хурдан гүдэг байсан болохоор саксны тэтгэлэг хүртэл авч исэн. Гэхдээ их сургуульд ороод Bailey-д нэг зүйл болсон нь одоо бэлгийн хүчирхийлэлд өртөжсэн. Эннийхэн талаар бас л ерөөсөө мэдээлэл байхгүй лээ. За тэгээ сургуульд байхдаа саксны багийнхан дасгалжуулагч нь айгуу тийм муухай дээрэнгүү эрэгтэй хүн байсан. Тэгээ дандаа багийнхан дундаас Bailey-г л ингээл ялгарлал, гадуурхаал үгээр иддэг. За яагаад дандаа ингээ Bailey ганцаарчлан сонгоод үгээр идэдэг байсныг нь бол мэдэхгүй байна. За тэрнээсээ болоод ямар ч лээсэн Bailey сэтгэл санаагаар унаад удалгүй арх болон харт амхинд бол гүн дондож орсон. За тэгээд энэ үедээ Freddie гээд бас нэг муухай toxic. За одоо toxic гэдэг монголоор юу гэж орчуулах вэ? Хортой залуутай учирч удалгүй энэ хоёр харьцаанд орж эхэлсэн. За энэ хоёр нэг сургуульд явдаг. Тэгээ Freddie-ийн сургуулийнхаа Америк хөл бөмбөгийн тоглогч нь байсан. Эхний хэдэн 7 хоног Freddie ингээл амар халамжтай, хайртай байжгаад хэдхэн 7 хоног өнгөрсний дараа жинхэнэ нүүр царайн гарч ирж Bailey бүр хөхнөц болтолн зодож эхлээд дараа нь сэтгэл санаагаар нь хүчирхийлж эхлээд сүүлдээ бүр Bailey-г үсээгүй үед нь хүчнэдэж эхэлсэн. За хичнээн Bailey одоо энэ харьцаанаас гараа гэж бодсон ч гэсэн чадаагүй. Яагаад гэх юм бол жирэмсэн болсон учраас ерөөсөө салж чаддгүй байсан. Тэгээ цаашлаад энэ хоёр бүр гэрэлж цуг амьдарч эхэлсэн. Яагаад гэрэлсэн бэ гэхээр угаасаа ингээд хүүхэдтэй болох ч байгаа юм чи хоёлаа гэрлээ гэж хэлээд энэ хоёр хоорондоо суусан. За тэгээд цуг амьдарч эхлээд гэрлээд одоо удаагүй байхад нь Bailey одоо жирэмсэн байгаа шүү дээ. Тэгсэн чинь Freddie утгагүй эхнэр болох эмэгтэйгээ жирэмсэн байхад нь шатнаас түлхэж унгаагаад дараанаас хөхнөц болтолн затсан. Гэхдээ азар бол гизэн дагаа хөөхөд ерөөсөө гэмтэж бэртээгүй эсэмэн төрсөн. За хүүхдээ энэ хоёр өөрсдөө өсгөж чадахгүй. Яагаад гэх юм бол хоёулаа харт амх хэргэлдэг байсан болохоор Bailey-гийн ээж болон хойд авт нь бол хүүхдийг өргүүлж өгсөн. За Bailey энэ үед 22 настай. Тэгээд харт амхныхаа хэрэгээс болоод зөндөө олон удаа ерөн шорон оронгоор гараад ороод амжсан байсан. Тэгээд нөхөр Freddie эхнэрийгээ ингэж зодож хүчирхийлж байгаа нь хангалтгүй санагдаад бүр интернет дээр биеийг нь нөлөөлөх зарыг бол тавьж эхэлсэн. За энэ зараа болохоор Backpage гэдэг нэртэй вебсайтн дээр тавьсан. За энэ вебсайт нь ямар вебсайт юм бэ гэхээр нөгөө нэг Craigslist гэдэг Америкт нэг зарын вебсайт гэдэг байхгүй юу? Үнэгүй хин дуртай нь хүссэн зараа тавьж болдог. За яг тэрнтэй адилхан тийм Backpage гэдэг нэртэй вебсайт бий болоод тэгээд бараг Америкийн 2 дахь том зар тавьдаг вебсайт болж чадсан. Гэхдээ эхэндээ ингээд зүгээр л одоо үнэгүй авна, зарна, ажилд оруулна, ажилд авна гэсэн зар хүмүүс тавьчихсан ч гэсэн сүүлдээ бүр зүгээр л биеийн үнэлэгчдийн зараа тавьдаг сайт болчдөг. За яг өөрсдөө насанд хүрчээд өөрсдийнхөө сонголтоор биеийн үнэлгээ тавьж байгаа хүмүүс бол яг тэд нар бол өөр тустай нэг асуудал. Гэхдээ ерөөсөө зарим эмэгтэй хүмүүсийг өсөөгүй үед нь хаяада бүр насанд хүрээгүй хүүхдийг хүртэл биеийг нь хүчээр үнэлүүлэх зарууд явдаг байсан. Тэгээ нэг удаа бүр 15 настай хүүхдийг хулгайлж аваад энэ вебсайтн дээр зургийг нь тавиад хэд хэдэн эрэгтэй хүмүүст биеийг нь үнэлүүлээд дараа нь буу тулгаж байгаа 4 эрэгтэйгээр зэрэг хүчндүүлээд бичлэгийг нь хүртэл тавьсан хэрэг гарсан. За иймэрхүү хэрэгүүд бол зөндөө ар араасаа гардаг байсан. Тэгээд Freddie эхнэрийгээ энэ вебсайтн дээр зурагтай тавиад аз жаргалтай төгсдөг массаж хийж өгнөө гэж тавьсан. За тэгсэн чинь бол зөндөө хүмүүс Bailey-гийн үйлчлэгийг авах гэж бол залгаж исэн. Тэгээ зарим үед гайгүй мөнгөтэй хүн энтер таарах юм бол
буудалд байхад нь Фредди бол буутаа орж ирээд хамаг мөнгө хар тамхи юу гэдیں те бүгднийг толгаалаад гарчдаг байсан. За тэгээд энэ олсон орлогоос бол Бейлид буюу их нартаа бол ямар ч мөнгө өгдөггүй, зүгээр л ашигладаг. За тэгээд энэ бүхнээс болоод Бейлигийн сэтгэл санаа нь маш их муудаж, депресстэж эхэлсэн. Тэгээд ийм байдлаар удаан байж болохгүй байна гэд нөхрөөсөө бол салж явсан. Тэгээд орон гэргүй, ажилгүй байсан болохоор юу хийхээ мэдэхгүй нөгөө Backpage гэд биеийн үнэлдэг вебсайтн дээрээ зараа тавьж энэ ажлаа хэсэг хийж агаад 2016 онд одоо өөрийнхөө энгийн тавьдаг байсан зараа өөрчилсөн. За юу гэж өөрчилсөн гэхээр Sugar Daddy буюу одоо санхүү өгдөг ахтай болно гэж зар бичснээр өнөөдрийн 2 дахь эзэн болох Aubrey Trail гэдэг эрэгтэйтэй танилцсан. За тэгээ цаашаага ярахтаа болохоор эмэгтэй нэрийг болохоор Bailey гэдэг, эрэгтэй нэрийг болохоор Aubrey гэдэг. Хоёулаа яг Америкт нөгөө нэг эмэгтэй нэртэй байхгүй те, би энийг нөгөө орчуулж байхдаа амар толгой эргэдсэн. Тийм болохоор эрэгтэйг нь авгийнх нь эхний үсгээр буюу T гэж дуудаад, эмэгтэйг нь болохоор зүгээр Bailey гэдээ дуудаад явъя. За тэгээд энэ хоёр танилцаад удаагүй байхдаа маш хэрцгий хэргийг бол хамтдаа үлдсэн. За T-ийн талаар ярихад бол 1966 оны 9-р сард төрсөн. Бага нас нь бас л их хэцүү өнгөрсөн. Ээж аав нь хүчирхийлдэг өөрийг нь, тэгээд 2 настай байхдаа өвөө эмээ дээрээ очиж хэсэг амьдэрсэн ч гэсэн ээж нь өөр хүнтэй гэрэлж хойд автай болоод тэр хоёртой амьдарч эхлээд удаачгүй хойд аав нь одоо T-г маш ихээр заддаг болсон. За ингээд удалгүй задуурын төвчгүй T гэрээсээ зугатаад энэ тэдгийн асрамжийн газраар явж агаад 17 нас хүрэхээс өмнө хар тамхины хэрэгээр хүүхдийн хоригт бол нэлээд олон удаа орж гарсан. За тэгээд тэр үедээ Небраска мужууд бол 17 нас хүрэхээр насанд хүрсэн гэж үздэг. Тэгээд 17 настай болоод одоо буу зэвсэгтэй хулгайн хэрэг хийсэн гэдээ бол шоронд ороод нэлээд удаж агаад гарсан. За тэгээд ер нь эннээсээ хойш бол байнгын хулгай дээрэм хийж амьдарч эхэлсэн. Тэгээ бас нэг төрлийн заллин хийдэг. За тэр нь юу байсан бэ гэхээр хурамч одоо дээр үеийн үнэт идэл аваад өөр хүмүүст жинхэнэ юм шиг зарж мөнгө олдог. За тийм хэргийг хэд хэдэн удаа хийж одоо нэлээд их мөнгөтэй болсон ч баригдаж одоо дахин шоронд хэсэг орж сууж агаад гарч ирсэн. За ингээд 2016 он болж T 50 настай байсан үедээ одоо Bailey-гийн зарыг хараад энэ хоёр танилцаад анх удаа уулзсан. Тэгээд өөрөөс нь бүр 28-аар дүүштэй Bailey. Тэгээд T Bailey-тэй нэг удаа уулзаал одоо шууд цаашид дандаа уулзмаар байгаагаа хэлээд би ингээд чамд байнгын санхүү өгч юмэр байна. Харин оронд нь чи одоо байгаа найз залуугаасаа салаад надтай бай гэж хэлээд Bailey ч гэсэн зөвшөөрсөн. За Bailey тэр үедээ нэг найз залуутай байсан. Тэгээд тэрнээсээ бол T-гээс болоо шууд салчдаг. За T бол ихэнх үедээ нэг л их джентльмен шиг, сайн хүн шиг байсан ч одоо удалгүй яг өөрийнх нь мөн төрхөн гарч ирсэн. За энэ хоёр ихэндээ санхүү аавна гэж танилцсан ч гэсэн Bailey одоо эмэгтэй эрэгтэйдээ улам их өдөр ирэх тусам дасаад хайртай болоод сүүлдээ бүр өөр мужи руу T-гийн гэрлүүн хүртэл нүүж очсон. Энэ хоёр цуг амьдраад нөгөө үнэт эдлэнгийн залилангаа нийлж хийж бас хөгшин хүмүүсийн мөнгийг залж авдаг болсон. Тэгээд нэг хөгшин эмээ өвгөөс бүр $40,000 хүртэл залж авч исэн. За тэгээд T болохоор янз бүрийн сексийн хүсэлтэй. Тэрийгэ Bailey-тэй бол байнгын хийдэг. Bailey хүсэж ийн үгүй юу ерөөсөө хамаахгүй. За тэгээд Bailey өөрийгөө T ингээд хэлж байгаа байхгүй юу? Би бол 200 настай нисэж чаддаг, хүний бодлыг уншиж чаддаг вампир юм аа гэж хэлсэн. Яа гэхдээ би яг энэ хэсгийг орчуулж байхдаа хин энд итгэх юм бэ л гэж бодчихсон ёо. Тийм мангар жоох хөвчөд одоо нисэж чадна бинтрахтай хат. За тэгснэ би бол цус уух хүсэлтэй гэж хэлсэн. Тэгээд энэнд бол Bailey итгэсэн үгүй юу мэдэхгүй байна. За тэгээд T янз бүрийн witchcraft буюу одоо шулмын үйл зангийн ном уншаад шуламтай секс их хүсэлтэй болчлоо гэдгээ бол Bailey хэлсэн. За тэгээд Bailey-г өөрийнхөө шулмын одоо Coven-ийн ахлах шулмаар тавиад тэр Coven-ийнх нь ганц буюу цорын гац вампир нь би гэж хэлсэн. За Coven гэдэг нь болохоор шуламнуудын бүлэг
фракц гэх юм уу. За тэгээд тэр фракцийнх нь одоо толгойлогч вампир нь T өөрийгөө гэж хэлээд байгаа байхгүй юу? Тэгэнгүүтээ нэмээд бидний одоо энэ бүлэглэлд эсэх өөр шулуунуудыг бит хоёр одоо хоёул олох хэрэгтэй байна. Би тэдэртээ секс хиймээр байна гэж Бейлэд бол хэлсэн. Тэгээд шулуунуудын нэгдсэн бүлгийн секс бүлэглэл гэж орчуулах юм уу яг ингээд махчилж орчуулах юм бол айгүй орчуулахад хэцүү. За тиймэрхүү нэг колт нээж өөрийнхөө дагагч хүүхнүүдтэйгээ юу хийснэ одоо би хиймээр байна гэж Бейлэд хэлээд нөгөөх нь ч гэсэн зөвшөөрөөд энэ хоёр одоо бүлэгтээ элсэх эмэгтэйчүүдийг бол хайж эхэлсэн. За тэгээд ерөнхийдөө энэ колтынхаа дагагч эмэгтэйчүүдээ сонгохдоо ихэнхдээ ер нь бол мөнгөгүй, очих орон гэргүй, мухарцсан эмэгтэйчүүдийг олох ёстой байна гэд энэ хоёр Tinder гэд болцооны вебсайтн дээр хуурамч нэрээр аккаунт үүсгэсэн. За тэгээд энэ секс бүлэгт орсон эмэгтэйчүүдийг бол бүгдээрээ гэртээ байхдаа нүцгэн байх дүрм гаргаад мөн өөр ямар ч эрэгтэй хүнтэй харьцаж болохгүй. Тэгээ бас хэрвээ хүсгэл юм бол ямар ч хамаагүй байдлаар ямар ч хамаагүй секс их дүрм бол гаргасан. За тэгээд өөрийгөө sugar daddy vampire буюу санхүү өгдөг вампир ах. Эсвэл одоо бүр махчилж орчуулах юм бол одоо чихэр вампир юм хааши. Тэгэж өөрийгөө ер нь бол Бейлигээр дуудулдаг бас дагагч хүүхнүүдээ тэгэж дуудулдаг байсан. Тэгээ би тэгтээ ер нь бол 5 жил юм орчуулахдаа ерөөсөө миний амнаас өөрийнхөө амнаас заяа санхүү өгдөг вампир ах гэдэг юмыг орчуулна гэж төсөөлсөн чгүй явлаа. За тэр яах вэ? За тэгээд Tinder гэд вебсайт дээр Бейлигийн зургийг ашиглаад өөрөө одоо эмэгтэйчүүдийг сонгодог байсан. За энэ хэргийн одоо энэ колтод элсэж орсон хоёр эмэгтэйн нэр болон зураг бол ерөөсөө байхгүй нууцлагдсан. Зөвхөн эхний өсгөнүүд нь л илээлээ. Тийм болохоор ерөөсөө эхний үсгээр нь дуудаад явчихъя. За эхний эмэгтэйг болохоор гэдэг. Эгийн баг нас нь бас л их зүүн өнгөрсөн. Одоо бол 22 настай. Байрныхаа төрөөсийн үнгийг төлж дийлэхгүй олигтой ажил ерөөсөө олдохгүй байсан. Тэгээд энэ бүхнийгээ төр мартыгээд болцооны вебсайтад бүртгүүлж Бейлэтэй одоо матч буюу таарснаар энэ хоёр болцоонд явахаар тавлсан. За тэгээд энэ болцооны аппликейшн дээр хоёулаа яг ингээд баруун тишээ swipe буюу одоо нөгөө намын утас эргүүлж байгаа юм шиг ингээд гараараа ингээд дарах юм бол матч буюу таарлаа гэж үздэг. Тэгэнгүүтээ хоорондоо мессеж чуулдаг. За тэгэж бичээд энэ хоёр бол таарсан. За ингээд 2017 он байсан энэ үе Tinder-ээр танилцаад анхны болцоондоо Бейли Эйтэй уулзгаад оцсон чинь бас цуг аж таарсан. За тэгээд эрэхтэй одоо Эйт хэлэхдээ би бол Бейлигийн санхүү өгдөг ах нагаамаа. Хэрвээ чи бит хоёртой ирж амьдрвал би чамд 7 хоног болгон мөнгө өгнө. Мөнгө машины зээлийн чинь төлбөрийг бас хийхэд туслана. Тэгээ бас чиний мөрөөдөл болсон сувилагчийн сургууль чинь хүртэл сургаж өгнө гэж хэлсэн. Харин оронд нь чи миний шулмын секс бүлэгт элсэж ороо гэж хэлдэг. За тэгж хэлснийхаа дараа миний бүлэгт одоо ингээд ийм гоё 12 хүүхэн байгаа гэж хэлээд 12 нуцган хүүхнүүдийн зургийг үзүүлээд чи ч гэсэн энэ хэдийн нэгэнд болж болно штэ гэж хэлсэн. Тэгээд яагаад 12 нуцган хүүхний зургийг үзүүлсэн мэдэхгүй байна. Ингэж үзүүлэх юм бол найрагдана гэж бодсноо яаснаа мэдэхгүй. За тэгтээ ямар ч л байсан Эд бол маш их мөнгө хэрэг болж исэн болохоор зөвшөөрсөн. За тэгээд энэ хоёрын гэрт нүүж орж ирээд Тиг одоо дайдэ буюу аав харин Бейлиг мами буюу ээж гэж дууддаг. Тэгээд өөр ямар ч эрэгтэй хүнтэй ярьж болохгүй. Бас юу хийх яхаа заавал Тигээс асууж иж хийдэг. Гэрээсээ ч гарч чаддгүй байсан. Тэгээд гэрт байгаа эмэгтэйчүүд бүгдээрээ нүцгэн байх хэвээр. Яг одоохондоо Бейли E2 л байгаа. Гэхдээ энэ хоёр бол одоо ингээ байнгын гэртээ нүцгэн байж идэг. Хоол их, гэр цэвэрлэх юу гэдэг те бүгднгийн нүцгэн хийдэг. Яагаад гэх юм бол одоо хөссөн үедээ тэд нартай секс хийхин тулд тийм дүрм гаргасан. За тэгээд энэ гурав байнгын гуруула хоорондоо секс хийдэг. Тэгээд хийж явах үедээ өөрийгөө болохоор би 200 настай вампир чиний бодлыг уншиж чадна, нисэж чадна гэж хэлэхэд нь бол эхлээд итгэсэн гэсэн.
За тэгээд иймэрхүү байдалтай хэсэг явж агаад сарын дараа дахин нэг эмэгтэй бүлэгтээ элсүүлэхээр шийдэд тэндрээс дахин Бэйлигийн зургийг ашиглаад нэг эмэгтэйтэй таарад тэрнтэйгээ хүнсний дэлгүүрт уулзахаар болоод нөгөө эмэгтэй чи одоо өөрөө Бэйлитэй уулзна гэж бодож явж байхгүй. Тэгсэн чинь Ти өдөөс нь гараад ирсэн чинь нөгөө эмэгтэй чи нөгөө Тигийн царайг хараад шууд өстөө Бэйли аимшиг царайтай байна гэд яваад өчтөв. За тэгтээ энэний дараа дахин нэг эмэгтэйг бүлэгтээ бол элсүүлж чадсан. За хоёр дахь эмэгтэйн нэрний эхний үсгийг AG гэдэг. За тийм болохоор бас дахин нэрнийх нь үсгээр нь дуудаа явчих. За AG болохоор дөнгөж ахлах сургуулаа төгссөн 18 настай Оросоос Америк руу 5 жилийн өмнө цагаачлж ирсэн. Тэгээд Бэйлигийн Tinder дээрх зургийг нь хараад энэ хоёр бол уулзахаар шийдсэн. За тэгээд анхны болцоон дээр бол Ти Бэйли хоёр бол хоёулаа байж исэн. За тэгэл Ти яг хэлдгээрээ хэрвээ чи бид эдийн бүлэгт ингэ дэлсэд орох юм бол 7 хоног болгон би чамд мөнгө өгнө, ажилтаа болгоно, мөрөөдөл чинь биелүүлнэ. Харин чи зүгээр л манай бүлэгт элсэж миний хийх гэснээ хийх хэрэгтэй гэж хэлсэн. Ээжич гэсэн зөвшөөрч одоо Тигийн гэрт нь 3 эмэгтэй амьдрах болж байгаа. За Ти энэ 3-аа дэлгүүр авч явдаг. Тэгээд төссөн юмыг авч өгнө. Бас 7 хоног болгон мөнгө өгдөг байсан. Харин оронд нь энэ 3 хүссэн үед нь Титэй секс их л даалгавартай байсан. За тэгээд энэ 3-ыг бол Ти хооронд нь нийлгүүлэн өөрөө дараа нийлж орно гэд бүр зааварсан өдөржин шөнөжин бол нэг иймэрхүү байдалтай байдаг. Тэгээд өөрийгөө ээжид бас вампир гэж хэлсэн. Тэгээд хоёр эмэгтэйг итгүүлэхийн тулд Бэйлиг ховсдож байгаа юм шиг бас жүжиглдэг. За Бэйли ч гэсэн бас зөрүүлээд сайн жүжиглэн. За ингээд удлахгүй Ти дахин нэг зүйл хийх хүсэлтэй болсон нь бол хүн алах байсан. Алхахтаа бүр зовоож, тарчлааж алмаар байна. Тэгээд тэрийгээ бол байнгын нөгөө хоёртоо бишээ нөгөө гуравтаа ярьдаг болсон. За тэгээ нөгөө хүн алхахыгаа ярихтаа заавалчгүй дандаа секс хийж ах үедээ ярьдаг. Тэгээл хідүүлээ хүн нийлж алаа тэрүүгээрээ бичлэг хийгээ зарах юм бол өстой амар их мөнгө хийн штэ. Бүр $1 сая олж болно. Тэгээ тэрийгээ 4 хувааж аваа салцгаая гэж хүртэл хэлжсэн. За тэгэл өөрийгөө бас би ингээд 200 наслахтаа зөндөл эмхтэй хүн аллаа. Та нар жинхэнэ шулан болохыг хүсэх юм бол ямар нэгэн хүний сүлийн амьсгалаар амьсгаа авах хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээ одоо бодвол хүн алж ээж шулан буюу witch болох боломжтой гэд нөгөө гуравтаа хэлээд байгаа байхгүй. Тэгээд шулмнуудтай болохоор битээ санаа зовоо бид нар муу хүнийг л алах болно. Урд нь хүн алж исэн эсвэл насанд хүрээгүй хүүхдийн хүчиндөгч ч юм уу одоо тиймэрхүү хүнийг алнаа гэж хэлсэн. Тэгснээ тэ өөрийгөө би өөрт нь зөндөө хүн алж исэн гэж яриа боддог. За тэгээд хүн алхаж зориулаад Ти бол нэг жижигхэн цүнх авцсан. Тэгээд цүнхэндээ зөндөө хутаг, алх, хөрөө янз бүрийн зүйлсийг бол хийцэн хадгалдаг байсан. Тэгэл хүний хумсыг нэгээр нь зулгаж авмаар байна. Бас хүний зовхыг нь хайчилмаар байна гэж нөгөө гуравтаа байнгын ярьдаг. За энэ дөрөв нийлээд бол янз бүрийн дэлгүүрээр яваал энэ эмэгтэй байвал яаж ийн, бишээ тэр эмэгтэй байвал яаж ийн гэл одоо тэ зүгээр л дэлгүүрээс ус ундаа авах байгаа юм шиг явдаг байсан. За Эгийн хувьд гэх юм бол одоо Тид бүрэн итгэцэн. Хэрвээ хүн алах юм бол хүчтэй шулан болно гэж боддог байсан. Харин AG одоо нөгөө 18 настай хүүхэд бол өөртөө бодохдоо юм аимшигын 3 галзуу юмтай нийлчвэ. Тэ би одоо энэ бүлгээс гарах хэрэгтэй байна гэд бодож исэн. Тэрийгээ ч гэсэн ингээ босодтай хэлсэн чинь бусдын зөрүүлээд AG-г алчий гэж хэлсэн. За тэгсэн чинь болохоор танихгүй хүн ална гэж хэлсэн чи одоо тэ миний найз AG цуг амьдардаг эмэгтэйг ална гэж байгаа юм бол намайг ч гэсэн энэ хоёр бол хизээ алчих юм байна гэж ойлгоод энэ хоёр цугтаа тэднийхээс явж чадсан. За тэгээд тэр хоёрыг явахаас өмнө Ти болохоор та хоёр энэний тухай ямар нэгэн хүнд хэлхэл юм бол би та хоёрыг гэр бүлтэй чинь юутай чинь араас чинь мөшгөж мөрдөж байгаа далан шүү гэж хэлээд явуулсан. За тэгээд хоёр эмэгтэй бол маш их айсан байсан болохоор хинт ч юуч хэлээгүй энэний талаар. За ингээд хэдэн хоногийн дараа Ти дахин Tinder дээр KB гэх эмэгтэйтэй бол таарсан. За KB нь 21 настай эмэгтэй хүнтэй харьцаатай болохоор бол хайж исэн. Тэгээд Бэйлитэй уулзаад
Бэйли өөдөөс нь чи ингээд submissive харьцаа буюу одоо боол эзний бэлгийн тийм харьцаанд орохыг хүсэж гин үү? Тэгхтээ орё гэх юм бол манай гэрт амьдрах хэрэгтэй. Тэгээд манай гэрт бол тийгээд миний өөрийнхөө одоо ааваа гэж дууддаг, дайдаа гэж дууддаг энийг эрэгтэй хүн байгаа. Тэрнтэй цуг амьдрах хэрэгтэй гэж хэлсэн. За тэгсэн чинь KB болохоор шин зүйл одоо туршиж үзмээр санагтаа зөвшөөрөөд энэ хоёрын гэрт нь бол тун удалгүй нүүж орсон. За нөгөө л мөрдүүлдэг гэртээ нүцгэн энтер гэсэн бүх дүрмээ KB-гээр мөрдүүлж мөн өдөр шөнөгүй секс хийдэг байсан. Тэгээд нэг удаа Бэйли энэ хоёр хийж ахт нь Бэйли KB-гээс чи ингээд хүн алж үзмээр байна уу? Чи надаа миний төлөө хүн алах уу энтер гэд яриад эхэлж байгаа хгүй. Одоо нөгөө Бэйли эмэгтэй чинь өөрөө хүн алах хүсэлтэй болоод KB-гээс ингээд асуугаад эхэлсэн. Эхэндээ ингээл KB энэ зүгээр ингээд одоо нөгөө боол эзний сексийн дүртэй орцсон ингээд надаас юм асуугаад байна гэж бодоодсэн чинь сүүлдээ бүр үнэн яриад ах шиг болсон. Тэгээ яасан гэхээр Бэйли хэлэхдээ болохоор миний ардаас нэг эмэгтэй дагаж мөрдөөд хөшгөөд байгаамаа, нэрийг нь AJ гэдэг. Одоо нөгөө AJ чинь нөгөө хуучин гэртэн амьдарч байсан 18 та охин штэ. За тэрийг чи надад халаад өгөөч гэхэд нь KB бол мэдээж үгүй гэж хэлсэн. За тэгсэн чинь тэрийг нь мэдсэн эмэгтэйг бол одоо KB-г шитгэж гин гээд секс тоглоо мартал руу хийж хүртэл шитгсэн. За тэгэнгүүт нь эмэгтэй бол одоо өөртөө хангалттай болоо гэд ердөө энэ хоёрын гэрт нүүж ороод 2-7 хоногийн дараа аст маань хөдөлсөн юм шиг жүжиглээд гэртээ харж чадсан. За тэгээд энэний дараа харамсалтай нь өнөөдрийн хэргийн хохирогч болох Сидни Луф гэдэг эмэгтэйтэй бол танилцсан. За Сиднигийн талаар ярихад Сидни 1993 онд төрсөн Небраска мужийн нэг жижигхэн хотод амьдардаг. Тэгээ бага байхдаа маш их хөдөлгөөнтэй, сургуульд ороод маш сайн сурч исэн. Тэгээ мөн сакс болон гүйлтийн багт орж маш идэвхтэй байсан ч гэсэн харамсалтай өсвөр наснд хүрээд нурууны нэг өвчтөй болсноосоо болоод спортоо тоглож чадхаа байсан. За тэгсэн ч гэсэн удалгүй одоо сургуулаа төгсөж тусдаа гараад нэг барилгын материалын дэлгүүрт бол ажилд орсон. За ажлынх нь Сиднигийн талаар хэлэхдээ хүнд маш их тусархаг, бүр нэг удаа ажлынхаа нэг хүн орон гэргүй болоход нь хүртэл гэртээ хэсэг байлгаж тусалж исэн гэсэн. За Сиднигийн эрүүл мэндийн тал дээр ялангуяа сэтгцийн эрүүл мэнд нь бол их муу байсан. Сэтгэл түгших болон гүн депрессэнд орсон. Тэгээд энийг болохоор найз нартайгаа бас гэрийнхэнтэйгээ байхаараа депресс нь арай гайгүй болдог. Тэгээд Сидни сэтгэл санаагаа өргөмөр санагдаад орж гармаар санагдаад 2017 оны 11-р сард нөгөө болцооны вебсайтн дээрээ Бэйли гэдэг эмэгтэйтэй таарсан. За мэдээж Бэйли бол дандаа хуурамч нэр ашиглаж бол эмэгтэйчүүдтэй танилцдаг. Тэгээд хоорондоо энэ хоёр мессеж бичиж агаад Сиднигийн хаана амьдарч ажилтгийг нь бол мэдсэн. За тэгээд энэ хоёр ярилцж агаад 11-р сарын 14-нд бол анх уулзсан. Энэ хоёр уулзаад машинаараа хэсэг явж агаад өвс татчаад Бэйли буцаад гэрт нь хөргөж өгөөд маргааш дахин уулзгаар тавуулсан. Тэгээд энэ удаа болохоор ерөөсөө цуг яваагүй. Ердөө Бэйли Сидни хоёр бол хоёулах найсан. За тэгээд тэр оройноо Сидни найз руугаа би саяхан маш хөөрхөн охинтой танилцлаа. Найз залуугүй байгаасай гэж би хүсэж байна гэж хүртэл бичсэн байсан. Харин энэ хооронд Бэйли хоёр Home-Depot гээд бас нэгэн барилгын материалын дэлгүүр яваад тэндээс хормогч, хутгнууд, хөрөө гэх мэт зүйлсийг авсан. Дараа нь дахин өөр нэг дэлгүүрээс цэвэрлэгээний шингэн мөн том хар утнуудыг аваад дахиад өөр нэг дэлгүүрээс хогийн урамл тайрдаг багч, дахин нэг хөрөө, тэгээ бас мах машинддаг багаж хэрэгслүүдийг бол авсан. За энэний араас Сиднигийн ажилдаг дэлгүүр рүү яваад хохирогч болох хүнээ харж авчаад одоо Сиднийг өөрөө нүдэрээ харчаад ажилдаг дэлгүүрээс нь дахин хэдэн зүйл авчаад явсан. За Сидни тэр өдөр ажиллаа тараад Snapchat гээд аппликейшн дээр 2 дахь болцоондоо бэлэн гэсэн зураг тавиад болцоондоо гарч явсан. За тэгээд маргааш өглөө нь буюу 11-р сарын 16-нд ажилдаа ерөөсөө ирээгүй. Тэгээд найзууд болон гэрийнхэнтэйгээ ерөөсөө юу ч ярихгүй, холбоогүй байгаад исэн. Тэгэхээр найз нар нь ерөөсөө цагтаа нарт хэлээд ажлаа ингэж таслах хүн биш ээ.
Тийм болохоор та нар ингээд гэрлүүн очоод зүгээр нүггүй байна уу гэд үзээд өгөөч гэж цагтаа нараас гуйхад цагтаа нар гэрт нь очоод үзэхэд бол Сидней гэртээ байхгүй харин төрөвч нүдний шил машин нь бол байсан. За тэгээд муурандаа бас хоол өгөөгүйгээс харахад алга болсон байна гэж үзээд цагтаа нар бол албан ёсоор алга боллоо гэж хайж эхэлсэн. Тэгээд энэ хооронд бол T Bailey хоёр нөгөө KB гээд астманд хөдөлсөн болж жүжиглээ зогцсон нэг эмэгтэйсэн шүү дээ. За тэрийг хайж олоод дагуулж яваад нэг буудалд ороод энэ гурав бол дахин өдөржин шүнжин секс хийсэн. За тэгээ би бодохдоо одоо KB одоо яагаад энэ хоёр балаа ямиг дагуулж явсан мэдх юм алга. За тэгээд хийж явахдаа Bailey дахиад KB-гээс чи ингээд хүн алмаар байна уу? Хэрвээ алмаар байвал нэг эмэгтэйг өрхтаад бит хоёр дээр аваад ирээч гэж хүртэл хэлсэн. Харин энэ хооронд бол Сидней алга болоод бол 3 хоног болж байгаа. Тэгээд найзууд болон гэрийнх нь энэ тэндгүү зар тавиад мэдээ зурагтаар харсан үзэх хүн байна уу гэд хүртэл мэдээлэл явьжсэн. За тэгээд найзууд болон гэрийнх нь угаасаа ойлгомжтой өдөр ирэх тусам санаан зовж исэн. Тэгээд цагдаагаас ямар ч агцтай юм гарахгүй болохоор нь Сиднейгийн найз Бруклин гэдэг эмэгтэй нөгөө болцоонд гарсан эмэгтэйг одоо хайхаар шийдээд өөрөө хуурамч Tinder-ийн профайл нэгээд яг Сиднейгийн профайл шиг бол болгосон. За эхлээд Бруклин бол Facebook-оор зөндөө Audrey гэд яг тэр адилхан зурагтай хүн байна уу гэж хайсан ч байхгүйсэн. Тэгэнгүүт нь Tinder дээр ерөөсөө хуурамч одоо профайл нээчих гэсэн санаа өөртөө төрж байгаа байхгүй. За тэгээд яг Сиднейтэй адилхан хобби, адилхан ажил, адилхан хот гэд хийсэн чинь тун удалгүй Audrey гэдэг профайлтай Bailey-гийн зурагтай бол таарсан. Тэгээд Сидней болохоор энэ найз руугаа өөрийнхөө болцоонд гарсан охин буюу одоо Bailey-гийн зураг энтрийг явуулсан байсан болохоор найз нь болцоонд авч гарсан хүүхэн нь ямар зурагтай байсныг нь бол мэдчихсэн. За тэгээд найз нь Bailey-тэй Tinder дээр таарад энэ хоёр мессежээр харьцаж агаад Bailey-гийн утасныхан дугаарыг нь аваад шууд цагтаа дээр бол аваачиж өгсөн. За тэгээд цагтаа нар энэ Audrey гэдэг эмэгтэй биш харин Bailey Boswell-ийн дугаар байна гэж мэдээд гэрийнх нь хаягаар очиж үзэхэд гэрээсээ хамаг юм аваад нүүцэн байртай бас гэрээс нь нэл цайруулагч бодсны өнөр бол үнэртчихсэн. Тэгээд угаасаа энэ байдал чинь маш их сэжигтэй. Тэгэнгүүт нь цагтаа нар Bailey Boswell мөн Aubrey Trail гэдэг одоо миний T гэдэг удаад байгаа. Энэ эрэгтэй энэ хоёрыг бол шууд сэжигтнээр татаж мэдээгээр энэ тэндгүү гаргасан. За тэгээд энэ үед нөгөө хоёр чинь KB-гээ орхиод цагтаагаас зүгтаад бол явж исэн. Тэгээд зүгтж байхдаа мэдээгээр Сидней алга болсон сүүлд болцоонд гараад ор сураггүй болчлоо гэсэн мэдээ гараад дээрээс нь нэмээд энэ хоёрын сэжигтнээр татцсан байгаа гэдгийг мэдээгээр ингээд үзэж байгаа байхгүй юу. За тэгэнгүүтээ амар тэнэг заяа Facebook дээрээ өөрсдийнхөө видеог тавиад иймэрхүү утгатай юм хэлсэн. За юу гэж хэлсэн гэхээр бит хоёр Сиднейг алга болсонд ямар ч хамааралгүй шүү. Харин Сидней олдоосоо гэж залбирч байгаа гэд бичлэг хийгээд дараа нь бас дахин нэг бичлэгэн дээрээ Bailey хэлж байгаа хгүй. Би Сиднейтэй болцоонд гарсан нь үнэ. Би гэрт нь хөргөж өгсөн. 2 дахь өдөр бит хоёр өвс татаад казино орно гэж төлөвлөж исэн ч энэ төлөвлөгөөний дагуу болоогүй. Тийм байсан ч гэсэн бит хоёр уулзчаад би найзынх руу нь хөргөж өгчөөд явсан гэд бичлэг хийсэн. За энэний дараа болохоор T дахиад нэг бичлэг хийж байгаа хгүй. За юу гэсэн бэ гэхээр энэ бичлэгэндээ болохоор Сиднейг та нар ингээд бит хоёр ингээл нэг хүний 8-ан зараад явуулсан юм шиг юм яриад байна. Тэгээ тэр мөнгөөрөө бит хоёр казино явсан юм шиг юм яриад ахын тийм юусоо болоогүй. Бит хоёр дээр маш ихээр үзэн ядалтын комент ирж байна. Тэрнээс болоод бит хоёр бүр Facebook-ыг хүртэл устгалаа штэ гэсэн бичлэг хийгээ тавьсан. Ёо бүр Facebook устгасан нь ямар амар зовлон бэ те. За тэгэнгүүтээ энэ хоёр нөгөө 3-4 ингээд бичлэг хийсэн байгаа байхгүй юу? Тэр бичлэгэн дээрээ бит хоёр л амар буруутай гэсэн шиг тасгаар увц өмссөн. Тэгэнгүүтээ амар нүдний шил зүгээд хар малгайтай цам зэдэр өмссөн байгаа байхгүй юу? Тэгэнгүүтээ хамгийн тэнийг юм нь болохоор өөрсдөө ерөөсөө бариад өгцөн. Ягаад гэх юм бол хамгийн сүүлд Сиднейг харсан 2 хүн нь за 2 хүн ч шүү дээ. Одоо Сиднейг харсан 1 хүн нь Bailey байсан байгаа байхгүй юу? За тэрийг бол цагтаа нарт бариад өгчөж байгаа. За тэгээд энээс хойш удалгүй
ерөөсө 2 хоногийн дараа нөгөө хоёрыг нэг дэм буудалд байхад нь цагтаа нар байр авчилж аваад мэдүүлэг авахд өөрсдөө эхэндээ бол бурууг л гэдээсэн. За тэгсэн чинь хэдхэн хоногийн дараа нэг эзэнгүү газраас хүний цогцолтлоо гэсэн дуудлагаар яваад үзэхэд харамсалтай Сидней Луфийн цогц болох нь тодорхой болсон. За цогцыг бол нөгөө хоёрын гэрээс цагийн затай газар олцсон. Тэгээд Сиднейгийн цогцыг бүчлөөд 14 жижиг уутанд хийсэн. Янз бүрийн секс тоглоомнуудыг хажуунаас нь олсон. За цогцсноос дотоод эрхтэнгүүдийг бүгднийг ухаж авсан. Мөн нарийн бүдүүн гэж байхгүй мөгөөрсөн хоолойг нь суух татаж авсан. Хүзүүнээс нь артерийн судсыг нь бол хутгаар нэгээр нь хутгалж авсан. За тэгээд ийм аимшигтай олдсон болохоор задлан шинжээчд бол үхлийн шалтгааныг олоход маш хэцүү байсан ч гэсэн олсон. Тэгээд үхлийн шалтгаан гэх юм бол зодуулсны гэмтлээсээ болоод мөн хоолоогоо боолгуулснаас болсон гэж үзсэн. За хүзүүний ясан үүрсэн, нүдний цус хурсан, гарных нь бугуг гавалсан мөртөө эмгийг маш хүчтэй татаж авснаас нь болоод чихнийх нь амган сэтэрсэн. Тэгээ бас толгойнхаа ардаа маш хүчтэй цохиулсан. Тэгээд гуйныхын дотор тал нь тэр чигээрээ хөхнөц болцсон байсан. За тэгээ цагдаа нар тийг одоо гол хэрэг үйлдсэн хүн гэж үзэж мэдүүлэг авахд тий бол эхлээд өөрийгөө буруугүй гэж хэлснээр сүултээ мэдүүлгээ өөрчлөөд би Сиднейтэй хөхтөн цуг байсан. Сидней надтай зэрлэг хэрцгий секс хий гэж зөвшөөрсөн гэж хэлснээр шууд мэдүүлгээ өөрчлөнгүүтээ би эротик кино хийдиймаа. Тэгээд Сидней боомлуулж байгаа хэсэгт тоглож агаад одоо ингээд харамсалтай намаа алдчихлаа гэж хэлсэн. Тэгэнгүүтээ дээрээс нь нэмээд би ерөөсөө ганцаараа байсан шүү. Би илээ байгаагүй гэж нэмжилсэн. За тэгээд энэ бүх нотлох баримт Бейлигийн хэлсэн үг болон Тигийн хэлсэн үгнээс цагдаа нар юу болсон талаар бодож агаад нэг тодорхойлт гаргасан. За юу гэж гаргасан бэ гэхээр 11-р сарын 15-нд буюу Сиднейгийн 2 дахь болцоон дээр Бейлийн хоёр уулзаад Ти араас нь хурж ирсэн. За тэгээд энэ гурав танилцаж нэг хэсэг сууж агаад дараа нь Бейли Ти хоёрын гэрлүү нь бол явсан. За тэгээд яг юу гэж хуурж Сидней гэртээ аваачсан бол мэдэхгүй байна. За гэртээ аваачсныхаа дараа Сиднейгийн гарыг нь гавлаад орон дээр хэвтүүлж агаад Ти буюу одоо Aubrey Trail цусыг нь уугаад дараа нь биеийг нь энд тэнд зүсээд хэд хэдэн удаа хүчнэдэд сүүлд нь залхуур авч агаад хоолойг нь боосон гэсэн тодорхойлолтыг гаргасан. За дараа нь цогцыг мөчлөөд эзэнгүү газар хаяад буцаж гэртээ энэ хоёр хурж ирээд гэрээ цэвэрлчээд ойр зургийн юм аваад цугтаасан гэж утсан. За тэгээд энэ бүх нотлох баримтыг яллах тал аваад шүүх хурал бол эхэлсэн. Энэ хоёр хоёулаа өөрсдөө буруугүй гэж шүүхтэд яллах тал бол цаазаар авах ялыг өгөх хүсэлтэй байгаагаа шүүхийн бүрэлдэхүүний өмнө бол хэлсэн. За тэгээд Ти шүүх хурал дээр эрэхтэй бол тэрэгэн зэртэй хурж ирсэн. Яагаад гэх юм бол 2 удаа зүрхний шигтээс болоод бас харалт өгсөн учраас би энэ маш их муц учраас тэрэгэн зэр дээр сууж хурж ирсэн. Тэгээд шүүх хурал эхлээд удаагүй байхад Ти одоо яаж шүүхийн танхимд оруулж ирсэн мэдэхгүй нэг бэритэг гаргаж ирээд хоолоогоо хэрчингээ та нарыг бүгднгийн чинь хараал эдээсээ Бейли бол гимгүй гэж орилсон. За тэгээд өөрийнхөө амиа хорлох оролдлого хийсэн юм шиг байгаа. Тэгээд эмнэлэгт хүргэгдээд шүүх хурал бол дахин хэсэг хойшилсан. Тэгээд нэг сүртэй гүнзгий зүсэг болохоор хэсэг бол эмнэлэг твтээд гарсан. За тэгээд энэ эрэгт бол маш их нотлох баримт байсны дээр нөгөө 3 эмэгтэй хүртэл гэрчээр татсан. Тэгээд Тиндерийн мессежүүд Сиднейгийн утасны хамгийн сүүлийн байршил бол нөгөө хоёрын чинь гэрт байсан гэдэг одоо зөндөө нотлох баримт байсан учраас угаасаа энэ хоёрыг шүүхийн бүрэлдэхүүн буруутай гэж үзсэн. За тэгээ Бейли Trail буюу Тид үхлийн ялыг харин Бейли Босвелл насаар нь хорих ялыг тэнцэнгээр дахиж хизээч гарч болохгүйгээр бол өгсөн. За тэгээд энэ хоёр шоронд орсны дараа дахин нэг жижигхэн үйл явдал болсон. Тэрний талаар ярьж өгье. За Ти шоронд орсныхоо дараа нэг зүйл тохиолдсон. Тэр нь юу байсан бэ гэхээр 2021 оны 3 дугаар сард 55 настай Саманта гэдэг нэг сэтгүүлч эмэгтэй Титэй уулзах хүсэлт гаргасан. Яагаад гэх юм бол энэ хэргийн талаар ном бичих хүсэлтэйсэн болохоор
За тэгээ шоронд уулзаад танилцаад байжсэн чинь нөгөө эмэгтэй толгойг эргүүлж өөртөө дурлуулахар шийдэд жоохон андарсан чинь нөгөөх нь ч гэсэн ингээд бүр амар дурлцдаг. За тэгээд нөгөө эмэгтэйгээрээ нэг шоронд ажилтдаг эмэгтэй сувилагчийг сүрдүүлж шоронд руу хүссэн зүйлээ оруулж исэн. Жишээ нь хэм бол утас, тамхи тэгээд нэг удаа бүр буу хүртэл оруулаад дэрээ гэхэд бол сувилагч нь бол азар авчраагүй. Тэгээд яг юу гэж тэр сувилагчийг сүрдүүлсэн бэ гэхээр хэрвээ тгийн хэлснээр хийхгүй байх юм бол нөхрийг чинь хөлсний алуурчнаар алуулж шүү гэж хэлсэн болохоор сувилагч бол айгаад хэлсэн бүхнийг нь хийжсэн. За тэгээд нөгөө сувилагчаасаа бүр $25,000 тгийн банкны данс руу хүртэл бол хийлгүүлж чадсан. Нөгөө Саманта ч энэ сувилагчийг дагуулж явж байгаад банкн дээр очиод $25,000 одоо энэ тгийн банкны данс руу хүртэл хийсэн. За гэвч удалгүй энэ хоёр бол баригдаж, Саманта баривчлагдаж, шүүх хурал нь саяхан буюу 2024 оны 12 дугаар сар болж Самантагийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Яагаад гэх юм бол одоо өөрийнх нь толгойг нь эргүүлээд бас сүрдүүлсэн. Яагаад гэх юм бол Самантагийн хүн тэр шоронд орсон. Тэгээд хэрвээ тгийн хэлснээр хийхгүй бол хүүгээ чи ална гэж сүрдүүлжсэн болохоор би ингээд хэлснээр нь хийсэн юм аа гэж шүүхийн бүрэлдэхүүнд хэлснээр энэ Саманта гэдэг хүүхэн ямар ч шоронд орох ял аваагүй. Харин нөгөө $25,000 нөгөө сувилагчтай өөрийнхөө данснаас гаргаж өгсөн мөлий. За тэгээд Aubrey Trail буюу тгийн хувьд гэх юм бол одоо л шорондоо сууж л байгаа. Тэгээд энэ Nebraska мууч бүр 2018 оноос хойш нэг ч хүнийг ерөөсө цаазаар аваагүй байгаа мөлий. Ягаад гэдгийг нь бол мэдэхгүй байна. Тэгээд одоо шорондоо хүлээгээд сууж байгаа. Харин Бэйлийн хувьд гэх юм бол одоо ч гэсэн шорондоо байгаа. За тэгээд миний энэ хэргийн тал дээр олж мэдсэн мэдээлэл гэх юм бол нэг иймэрхүү байна. Үнэхээр харамсалтай, аимшигтай, амар их мэдээлэлтэй хэрэг байлаа. Тэгээд та нараас юу гэж бодож ин доор комментээр бичээрэй. Нэрэтийн 2-7 хоногийн өмнө билүү дээ урсны 7 хоног билүү Facebook байгаа шүү. Очоод сонирхох юм бол ороод хараарай гэж тэгжсэн. Тэгээд өчигдөр л ерөөсөө Facebook-ийнхаа пэйжийг нээж дуусгасан. Тэгээ жоохон залхуураа дээрээс нь их ажилтайсан болохоор тийм болохоор та нар минь Dark Kimbe гэд хэрвээ хүсэх юм бол манай Facebook хаягийг орж сонирхоорой. За тэгээд дараа 7 хоногийнхоо дугаараар уулзъя. Just